Сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Crime Hub эхлэхэд бэлэн боллоо. Ерөнхий боловсролын сургуулийн залуу багш өсвөр насны хүүхдийн нэр зурагтаа хуурамч Facebook хаяг нээж 80-аад хүүхэдтэй бэлгийн харилцаанд орж байх үеийн бичлэгээ хаалттай гүрвт байршуулан мөнгө олжээ. Үүгээр зогсохгүй хүүхдүүдийн биеийг бусдад 150 мянган төгрөгөөр үнэлүүлж олон сая төгрөгийн ашиг олсон хэргийг цагдаа нар илрүүлэн шалгаж байна. Энэ төрлийн гэмт хэргийг үлдэгчид хохирогчдын байршлыг урьдчилан тогтоож албадлах хэрэглэж иргэшээлтэд оруулдаг. Бичлэг зургийг чинь нийтэд дэлгэн гэх мэтээр айлхан сүрдүүлдэг байна. Мөн 2022 онд цагдаагийн байгууллагаас бага насны хүүхэдтэй цахим хэрэгсэл ашиглан танилцж, садар самуун дуруу татах, сурталчлах, мөн бага насны хүүхдүүдтэй бэлгийн харьцаанд орсон гэх хэрэг мөрдөн шалгах ажиллагаагаа явуулсан байна. Уг гэмт хэрэгт мөрдөн шалгах ажиллагаагаа явуулахад гэмт хэрэг үйлцэн этгээд нь бага насны буюу 10-аас 13 насны хүүхдүүдтэй цахим хаягаар харилцан танилцж, тухайн хүүхдүүдийн итгэлийг олж нүцгэн зургийг нь авч дараа нь тухайн зургаар нь сүрдүүлэн айлган дарамтлан бэлгийн харьцаанд орохыг санал болгосон. Бэлгийн харьцаанд орсон нөхцөл байдал тогтоогдсон хэмээн мэдээлэл хийж байв. Манай улсад өсвөр насны хүүхдүүдийн 70% нь өдөрт 1-2 цагийг цахимд өнгөрөөдөг. 2 хүүхэд тутмын нэг нь садар самууныг сурталчилсан агуулгатай контентийг бусдаас хүлээн авчээ. Мөн хүүхдүүдийн 82% нь зөв бус агуулгатай зурвасыг чатаар хүлээн авч уншсан байна. Гэмт этгээдүүд хүүхдүүдэд дэлгэцийн цаанаас бэлгийн харилцаанд орохыг санал болгодог ба тэдэнтэй илүү нөхөрсөг байдалтай ханддаг байна. Хүүхдүүд цахим орчинд ямар аюул байгаагаа үл мэддэг учраас тэдний олд болох сүрдүүлэх давтгах магадлал өндөр байдаг байна. Монгол улсад хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийллийн гэмт хэрэг ноцтой түвшинд хүрч өдөрт дунджаар нэг хүүхэд ийм гэмт хэргийн хохирогч болж байна. Хүүхдийн эрхийн тухай хуульд зааснаар 18-наас хүрээгүй хүн бүрийг хүүхэд гин. Хүүхдийн эрхийн тухай хуульд эцэг их асран хамгаалагчдаас эхлээд төрийн бүх шатны байгууллага, албан тушаалтнууд хүүхдийн эрхийг төрсөн цагаас нэхлэн 18 наснд хүртэл нь хамгаална гэж заасан байдаг. 2024 онд Монгол улсад хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийллийн гэмт хэрэг өмнөх оноос 30%-аар өссөн байдаг. Тухайлбал 2024 оны эхний 4 сарын байдлаар хүний бэлгийн эрх чөлөө халдшгүй байдлын эсрэг гэмт хэргийн улмаас 222 хүүхэд хохирсон байна. Эдгээр гэмт хэргийн ихэнх нь гэр бүлийн орчин, ураг төрлийн хүрээнд үлдэгддэг гэн асуудлыг улам хүндрүүлж байна. Хүүхдүүд хамгийн аюулгүй байх орчиндөө бэлгийн хүчирхийлэлд өртсөөр байна. Манай улс бэлгийн хүчирхийллийн хохирогч болсон хүүхдүүдэд хамгаалах нөхөн сэргээх үйлчилгээ үзүүлэхдээ нөхцөл байдлын үнэлгээ хийж шаардлагатай тохиолдолд гэр бүлээс нь тусгаарлан сэтгэл зүйн болон нийгэмшүүлэх үйлчилгээ үзүүлдэг. 2022 онд 369 хүүхэд, 2023 онд 452 хүүхэд, 2024 онд 198 хүүхдэд нөхөн сэргээх үйлчилгээ үзүүлжээ. Хүүхдүүдэд үзүүлэх нөхөн сэргээх үйлчилгээний хугацаа дунджаар 6 сараас 1.7 жил хүртэл үргэлжилдэг бөгөөд энэ хугацаанд сэтгэл зүйн дэмжлэг, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээ зэрэг цогц арга хэмжээг авч хэрэгжүүлдэг. Бэлгийн хүчирхийлэлд өртсөн хохирогчид бие махбод болон сэтгэл санаа, нөхөн өрчхөн, эрүүл мэнд, зан үйлийн олон сүрэг өөрчлөлтүүд сурч боловсрох, хөгжих эрхэнд зөрчигддөг. Бэлгийн хүчирхийлэл нь хүүхдийг өөртөө итгэх итгэлтэй байдлыг өгүүлж, хүнд итгэх итгэлгүй болгодог байна. Насанд хүрээгүй охидын жирэмслэлт, төрөлт, үр хөндөлт зэрэг нь бэлгийн хүчирхийлэлтэй шууд холбоотой асуудлууд юм. Гэвч эдгээрийг хэдэн бэлгийн хүчирхийллийн улмаас үүссэн талаар тодорхой мэдээлэл дутмаг байна. 2018 оны 12 дугаар сард улсын ерөнхий прокуророос насанд хүрээгүй охидын жирэмслэлт, төрөлт, үр хөндөлттэй холбоотой асуудлуудад заавал хэрэг үүсгэж шалгах чиглэлийг цагдаагийн ерөнхий газар болон аймаг дүүргийн цагдаагийн газруудад өгсөн боловч зарим аймаг дүүрэгт энэ чиглэлээр ахиц дэвшил гарахгүй салбар хоорондын уялдаа холбоо хангалтгүй байсаар байна. Мөн 2024 оны 9 сарын байдлаар Монгол улсад 10-аас 14 насны 18 охин, 15-аас 19 насны 1588 охин амарчсан байна. Мөн 2023 оны 9 сарын байдлаар 435 өсвөр насны охид үр хөндүүлсэн байна. Жил бүр 7,000-аас 8,000 охид жирэмслэлтийн 60% нь үр хөндүүлдэг гэсэн тооцоо бий манай улсад.
Иймд эцэг их асран хамгаалагч та бүхэн бага насны хүүхдүүдтэйгээ ярилцсан бэлгийн боловсролын талаар мэдлэг өгөх, хүүхдийн ашиглаж буй цахим хэрэглээнд нь тодорхой хэмжээний хяналт тавих шаардлагатай байна. Мөн би хүүхдийн халтшгүй байдлын эсрэг гэмт хэрэг буюу бэлгийн хүчирхийллийн талаар мэдээлэл хайж байхдаа нэг эмэгтэй бага насныхаа талаар бичсэн постыг олж унсан ба тэрийг та бүхэндээ уншиж өгье. Сайн байцгаана уу? Бага байхад аав ээж дүү маань бид хоёрыг зуны амралтаар хөдөө малтай өвөө эмээ дээр минь үлдээдэг байсан юм. Аавын ах эгчийн хүүхдүүд гээд ер нь бүхэл хамаатны хүүхдүүд зун өвөө эмээгийн цуглардаг байсан дөө. Одоо бодоход би 5 орчим настай, дүү 2 орчим л настай байсан байх. Аавын ахын хүүхэд тэр үед 14-өөс 15 настай ах маань байнга дүү бит хоёрыг эмээгийн новшоо хураадаг харанхуй амбаарт оруулаад бэлэг эрхтнээ гаргаад агаа нь ганцхан хийгээд үзчихийгээд байдаг байсныг бас хүүхдүүд бүгд гадаа орцсаад унтахад миний хажууд унтахдаа бандаж шувтлаад байдаг байсныг тухайн үед дэндүү бага байснаас болохоор таг мартчихсан байж бага насны хүүхдүүдийн бэлгийн хүчирхийлэл ихэнх нь гэр бүл хамаатны дотор байдаг гэсэн мэдээг уншаад генетхэн саналаа. Жаахан байсан болохоор айхчгүй муухай юм хийх гээд байна гэж бодохгүй. Гэхдээ хүнд ч хэлээгүй өнгөрчээ. Одоо би бага насны 2 охинтой тэр явдлыг санснаас хойш хүүхдүүдтэй өөрийнхөө төрсөн дүү 12 настай, нөхрийн дүү 18 настай тэрч бүхэл төрсөн аавдаа ч үлдээж чадахгүй ер нь нөхрөөс өөр эрэгтэй хүнд хажууд нь суулгахаас айгаад байдаг болчихлоо. Өмнө нь зүг зүгээр л байдаг байснаас 3 сарын өмнө энэ явдлыг санаад бөөн төгшөөр санагдаад байх юм. Би одоо яагаад байгаа юм бол сэтгцээ үзүүлэх шаардлагатай юу гэсэн постыг оруулжээ. Хүүхэд бүр хамгаалагдах ёстой. Бидний хайхрамжгүй өнгөрөөсөн нэг үйлдэл хэн нэгний амьдралыг өөрт өөрчилж мэднэ. Тиймээс хамтдаа хүүхдээ хамгаалцгаая, тэднийг сонсцгоё, тэднийг ажилцгаая. Хүүхдийн халтшгүй байдлын эсрэг гэмт хэрэг буюу бэлгийн хүчирхийллийн талаар та өөрийн бодлоо бусадтайгаа хуваалцсан сэтгэл хэсэгтүүлдээгээрээ баярлалаа, баяртай. Better left unsaid. Phantoms in the distance with their hollow eyes. Steal your courage softly under moonlight.